Эрдэнэгийн ажлын алба Эрдэнэгт хүнсний эрхийн бичгийн үйлчлэгэнд хамрагддаг иргэд мөн хөшөө албаны ахлагч нартайгаа одоо нийлээд Эрдэнэгийн ажлын албанаас одоо 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа сайн үлсийн аян маань өнөөдөр ингээд 7 дахь жилийнхаа үр дүнг үзээд ингээд сайн үлсийнхаа бэлгийг гардуулаад зогсож байна. За энэ бол дандаа одоо иргэдийн маань өөрсдийн одоо санаачлагаар одоо ногоон хураалтын ажилд намар яваад ингээд хийдэг юм уламжлал болсон сайн үлсийн аян байгаамаа. За манай 11 дэх цэцэрлэгээ 2 настай 3 ангийг сонгодог шалтгаан нь хүүхдүүд маань цэцэрлэгээ маань анги таних хэмээх цай талбай багтаа. Тэгээ одоо хүүхдүүдийн маань одоо ачаал их байгаа учраас хүүхдүүд одоо энэ ханиад томоо дэгдэлтийн үед бас агаарын одоо янз бүрийн солилцоо байхгүй агааржуулт муу байгаа учраас одоо 2 настай хүүхдүүдтэй агаарыг одоо 99% бактерийг устгадаг, цэвэршүүлдэг одоо энэ солонгосын брэндийн агааржуулагч. За мөн одоо Эко брэндийн агаар одоо чигшүүлэгчийг одоо ингээд бэлэглээд байж байна. Эрдэнэгийн одоо сайн үлсээ ингээд энэ брендинг болсон энэ гоё ажил маань цааш бас үргэлжлэх болно. Тэгээ энэ үйл ажиллагаанд одоо чин сэтгэлээрээ одоо өөрсдийнхөө одоо байгаа бололцоогоороо нэг өдөр ингэж ногоон хураалтын ажилд явж оролцдогт нь одоо дандаа талархаж явдаг шүү. Тэгээ энэ жилийн манай ажил ингээ хүүхэд багчуудаа баярлуулсан ийм сайхан одоо сайн үлсээ аян боллоо. Тэгээд та нөхцөө иргэддээ ажлын албаныхаа хамт олонд ирүүлэн сайн сайхан бүхнийг хүсээрэй ёо.